Энэ дайнд бид ялахгүй. Хэрвээ чи одоо миний үзүүлэх зүйлийн талаар гадагшаа ярих юм бол эх орноосоо урвсан хэрэгээр цаазлуулах болно. Гайхалтай юм. Энэ бол харилцаа холбооны түүхэнд байсан хамгийн агуу нууц кодын төхөөрөмж. Энигмаг эвдрэлшгүй гэдгийг бүх хүн мэднэ. Хоролдож байж л мэдэн шүү дээ. Ноён Тьюринг энээс болж хэдэн хүн амиа алдсныг мэдэх үү? Мэдэхгүй. Яг одоо биднийг ингэж ярьж байхад 3 хүн. Ноён Тьюрингтэй танилцсан. Тэгээд бид хамт ажиллах ёстой юм уу? Энэ хүмүүс намайг хоошин татах вэ гэхээс би яаж алдартай байсан уу? Хүн хүч бага байна. Тэгээд нэмж аваач. Та нарт даалгавраа гүйцэтгэхэд 6 минут дутуу байна. Боломжтой гэж юу? Үгүй би 8 минут болж байсан юм. 5 минут 34 секунд. Та 6 минутын дотор гэсэн шүү дээ. Бид яг юу хийх ёстой юм бэ? Бид хизээч тайлагдшгүй нази кодыг тайлж дайнд ялах болно. Уур уцаараа одоо болж үз. Зүгээр л суу тухаантан бай. Ойлгосон биз? Альва мэдээг замаас нь унших чадвартай тийм төхөөрөмж би зохион бүтээж байгаа. Хэрвээ тэд чамд дургу бол хизээч туслахгүй. Тийм эсхийн бүхнээс илүү чи өөрөө өртөөл туслах ёстой. Германы мэдээг чи тайлж унссан уу? Миний энд зохион бүтээж байгаа энэ төхөөрөмж ямар чухал гэдгийг та нар хизээч ойлгохгүй. Тэвчээр одоо дууссан. Үгүй. Хэрвээ та аалныг хороох гэж байгаа бол намайг ч бас хороох хэрэг гарах нь дээ. Намайг ч бас намайг. Бид үргэлжил хамт байдаг. Алан, чи энийг заавал ганцаараа хийх шаардлагагүй шүү дээ. Та нар одоо юу хийгээд байна? Энд юу болоод байгаа юм бэ? Зэрэгхэн биднийг зөвлөлтийн тагнуул гэж бодоод байна шамд. Тэдний мэдэж байгаагаас ч илүү нууц байна. Би тэр эмэгтэйг зүгээр нэг шохорхоогүй бол яах вэ? Би гэрээхэнд ч хэлэхгүй. Энд чинь хууль бус. Би зүгээр л математикч. Энэ дэлхий дээр хэний ч төсөөлөөгүй төсөөлж чаддаг. Хэний ч төсөөлөөгүй зүйлийг хийж чаддаг хүн гэж байдгийг. Хуурамч тоглоом.